Ингээд ээлжитнийхэн ан амтан алан хидантай гоё түүх маань орж ирж байна. За өнөөдөр муу нэртэй лууданстай хар өнгөтэй болж төрснөөрөө хамаг амтанд адлагддаг хар hirээний тухай түүхийг ярьж өгнө. За хар hirээ гэдэг амтан бол хөрхөдөө тэгм өөрөөрөө хоолундаа идээд явж идэг яг байглаас цаанаасаа заяахтаа нэг тийм хар хувцастай төрсөн. За тэгээ тэрнээсээ болж одоо тэ бүх л одоо түүхийн турш тэ мухар одоо сүсгийн боолуудад одоо атлагдаж хамгийн муу ёрын шувуу өнтер гэсэн тийм нэр хүндийг бол үүрч байгаа. Ерөнхийдөө тэр шуундаач байгаад байгаа юм шиг хар өнгөндөн л одоо дургуутсаж илдвэр гоочолж байгаа царай. Одоо ерөнхийдөө мухар сүсгтэй хүмүүс чи хэцүү. Дээш харангуу дээгүүр нэг хар hirээ дахиад явуучих юм бол одоо муу юм болох нь гэл тэрүүгээр нэг мань мэгзэн болол доош харангуу доор нэг одоо хар өнгөтэй мөр хөрхий замгараа явж явал тэгэл нус нулимсаа нийгээл ингээл ерөөсөө шууд сэтгэлийн депресд орвол ингээл ном уншуул ингээл гандан руу гараа авчдаг. Өөртөө болохоор тэгээ хар hiрээнээсээ дутахгүй хар өнгийн хувц өмсцэн те зам момны хажуугаар явж байгаа гинт эргээ харахад одоо цагаан царай нь харагдана. Бусдаар бол одоо тэгээ хад хар hiрээнээсээ дутахгүй шахуу юм явж идэг байгаа. За юу яана хар hiрээнийхэн түүх рүү шууд орохгүй бол цаг бас байгаа. За хар hirээ гэдэг амтан бол яг хөө дэлхийн шувуу судлалын одоо холбоонд бол яг Corvus гэдэг төрлийн нэг 40 орчим төрлийн шувуу байдаг. Тэрний нэг нь одоо тэ hirээ байдаг. За энэ hirээ хөрхий яг хөө тэгээд дэлхий даяар одоо Африкийн халуунаас хойд Антарктидын одоо тэ цас мөсөн дээр хүртэл одоо ингэж амьдардаг хамгийн төвчээртэй төсвөртэй шувууны тоонд ордог. Жишээлбэл одоо төвдийн 5000 м хүртэл байж исэн байгаа. Эверестийн 6,500 м хар hirээ бас нисэл явж исэн байдгээс хаана л одоо тэ амьдралаа хуваалж өгдөг хоолунд байна. Тэнд одоо орчин голж одоо тэ ийш тийшээ нүүдлээд байхгүй тэгээ сайхан амьдарч байж идэг юм шүү. Тэг яг нэг юм үг байдгийн одоо тэ хун хэдий цагаанч харийн шувуу hirээ хэдий харч нутгийн шувуу гэж нэг үг байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хөрхий юу ч болж исэн танаа нутагт галуу юу болж исэн ч гэсэн одоо нөгөө муу нэртэй лууданстай хар hirээ чинь нутгаа манаад одоо ингээд байж идэг ийм хөөрхөн шувуу. За ерөнхийдөө юу яана хар hirээгийн ерөнх амьдралын одоо насжилтыг ярих юм бол за яг за тэр зам шувуу судлаач нар үзэж байгаагаар бол нэг 15 жил амьдрна гэж байгаа. За бүр 40 орчим жил бас ажиллаж амьдэрсэн одоо hiрээнүүд бол түүхэнд бол байдаг гэж байгаа. Тэгэхээр яг нэг 15-аас 40 жилийн хооронд бол амьдардаг гэж байгаа. Монголын дээр үе нэг хар hirээтэй холбоотой нэг судалгаан дээр 60 жил амьдэрсэн hirээ энэ төр гэж ярьсан байлаа. Тиймэрхүү бас магадлал байж болно. Ерөнхийдөө юу яана хар hiрээг ер нь хүн гэдэг одоо тэ өөрөөс нь дутхгүй хоёр хөл дээрөө явдаг амтан л одоо алж шидэн үхээс шиг байгаль дээр бол одоо hirээ барьж ивж иддэг амтан бол ховор яах уу hirээ баг залуу жоохон зулцхан байхад нь бол одоо тэ өөр бусад махчин одоо шувуунууд барьж авч иддэг хүнс мүнсээ болгодог тохиолдол бол байгаа. Тэгээд тэрийг нь даваад гараад ирэх юм бол hirээнд бол нэг ахтар дайсан бол байхгүй болчих. За дэлхий за тэгээ Монгол гэдэг ингээд ороод ирэхээр яг хоо бүх түүхийн туршид одоо тэ хар өнгөнөөс нь одоо гоочилж янз янзын тийм ухар сүсгийн юмнууд их болж исэн байдаг. Тэгээд hirээ эргэлдэх юм бол одоо удахгүй хүн ч гэдэг юм уу те янз янзын тийм муу ёрын юм ярьдаг. Муу ёрын шувуу гэдгээр бүр нэрлэлсэн байгаад байдаг. Гэтэл одоо hirээ гэдэг амтан чинь одоо нэг Монголын нэг зохиолч айгүй хөөрхөн тодтоход хэлсэн байсан. Өнгөн харц сэтгэлэн цагаан шувуу бол одоо hirээ юм а гэдгийг одоо хэлсэн ба. Энэ юу гэсэн үг гэхээр бас тодорхой хэмжээний мэдлэгийн төвшөнд гарчихсан бас тэ нарийн ширээ амьдрал үүссэн хүний үг байхгүй юу. Тэрнээс биш одоо зөв энгийн хүн болвол hiрээг хараад гэл ингээл айжчаал одоо маань нэгэн болоо сөвдөөс учих юм л одоо нэг уртаа. За hirээ гэдэг амтны одоо потенциал оюун ухааныг ерөөсөө ярьж байгаа. За hirээ гэдэг амтан бол одоо ямарваа нэгэн зүйлийг санах ой одоо тий энэ бол бусад шуунаас илүү өндөр хөгжсөн байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр хаанхын гэл Английн эрдэмтдийн судалгаагаар нэг 60-аас 90 хоногийн одоо өмнөх үйл явдлыг бас санаж идэг гэдэг. Одоо хаана юу байсан те энд нэг юм амтан орж исэн гарч исэн тэнд нэг хүн өөрлөмт хийж исэн гэжсэн бүгдийг одоо бараг 3 сарын турш одоо санаж идэг. Тэгээ эцэгтэй үедээ тэрнийхээ бас өшөө хонзон тайлж чаддаг хэмжээний бас амтан байна. Тэр тусмаа судалгаан дээр юу гэж гараад байгаа гэхээр hirээ өөрт нь муу юм хийж байгаа хүний царайг өөрөө тогтоож чаддаг
гэж тогтоогоод тэр хүнээ одоо дагаад экзэгтэй боломжтой үед нь одоо тий унтж яхад нь ч юм уу хэвтэж яхад нь бас дээр нь хурж ирээд тунших, довтлох эсвэл одоо тий янз янзын хор найруулах хэмжээний оюун ухаан потенциалтай. За үүнийг одоо нотолдог янз янзын бичлэгүүд байдаг л да. Хэрээ бол энгийн шувуу биш гэдэг. Яг нь бусад түүхэнд бол бурхны шувуу гэж бас хэлээд байгаа. Ром болон Викинг одоо дээрвийн одоо тий том соёлуудад одоо бурхны шувуу бол одоо энэ хэрээ юм а гэдгийг одоо ингээд зураад бичээд ингээд тавьсан тохиолдлууд бол байдаг. Монголын одоо үлгэр түүхэнд одоо юу гэдэг юм байгаа чөтгөр бүүмэд ямар нэг юм байж чөтгөрийн шувууч гэдэг нэг юм бас доромжилсан даапаасан л байдаг байх. За тэгээд түрүү хэлсэн тэр потенциалтай гэх. Тэр одоо жишээлбэл Шведэд үлээ Норвегид нэг хөөхөн хоёр хэрээ те байшингийн одоо дээврийн нэг юм налуу одоо нуруу хөө дээвэр дээрээс ингээд доошоо гулгаад буцаж дээшээгээ гараад тэндээс ахиж цасан дээр ингээд доошоо гулгаад тоглож байгаа тэр зүйлийг бол хүмүүс харсан. Дээрээс нь бас нөгөө нэг Instagram болон одоо янз янзын зүйлд одоо тийм мод шургуулад ус руу жишээлбэл чулуу нэмсээр байгаад одоо тийм усны түвшинг дээшлүүлээд дотроос нь юм авч идэж байгаа. За чавг болон тийм самрыг одоо чулуу зууж ирж байгаа чулуугаар цохиж хагалж байгаа гэх мэт одоо үйлдэлүүдийг бол та бүхэн харсан. Энэ бол одоо хирургийн одоо шуунуудыг хийж чадахгүй үйлдэл ийм ухаалаг шувуу юм а гэдгийг одоо та бүхэнд бол хангалттай ойлгуулж байгаа гэсэн. Тэгэхээр хүн бол одоо хар хэрээний өнгөнөөс нь тэрийг даад үзэж мод чулуус аваа зарим нь хортой хоолтой буу шийдэн одоо хэрглэж устгадаг гэж байгаа. Үүний нэг жишээ нь одоо Франц улс одоо хар хэрээг муу ерөн шувуугаас гадна аж ахуйд бас сөрөг хандлагатай гэдэг үүднээс бас янз янзын тийм одоо устгах арга хэмжээнүүдийг асуугаад Франц улс дээр хар хэрээ бас нэлээд цөөрсөн гэж хэлдэг. Тэгээд сүүлдээ хууль одоо дүрм нь өөрчлөгдөөд бас нэг те энэ шууг алж болохгүй энэ гэсэн одоо тогтоол шийдвэр гарсан учраас хар хэрээ бол одоо нэлээд хөөрхөн өсөж үржээд хэвийн хэмжээнд байгаа. За Монголд байгаа хар хэрээнүүд бол хөрх яах вэ тэгээд мөрөөрөө ингээд идэж уугаа те ажил төрлийн амжуулаад явж байгаа. Тэгээд яг хар хэрээ юу иддэг юм бэ гэдгийг хүмүүс бас сонирхож суугаад байдаг юм. Хар хэрээ бол яах вэ тэгээд бүх зүйлийн л юм идэнэ. Гэхдээ яг нэг хооллын хүнсийг нь 100% байлаа гэхэд 80% нь мах те одоо уургийн гаралтай өгдөг 20% нь одоо өр будаа одоо жимсэх нь юу гэдэг тиймэрхүү мэдээд явчихна. Яг улирлээс шалтгаалаад өөрийнхөө одоо нутаг дэвсгэрт байгаа тэр хоолундаа идээ явчихна. За тэгээд болж өгөхгүй бол хаяа те тагтаа болчмор гэх мэт одоо өөрөөсөө жижиг шувуудыг барьж авч бас те одоо алж идэж уудаг тийм одоо шувуу байгаа. Гэтэ яг хөө тэгээд мэдээж хар хэрээг иддэг шувуу байна. Хар хэрээч одоо үеийнхнийгээ иддэг. Одоо энэ юу гэдэг нь амьдралын шатал гэдэг л те одоо тэгээд ингээд биений шатлаад ингээд идэж уугаад ингээд явцдаг юм тохиолдолд бол байгаа. За тэгээ хар хэрээ муу ёртой тэргээ над үзэгдэн за ухаантай шувуу гэдэг нь бол ойлгомжтой болсон. За тэгээ хар хэрээг одоо үржлийн бас ярилыг сонирхолтой байх. Ерөнхийдөө юу яадаг вэ? Ингээл байшин барилгуудаа хааны газар хөдөөхээр уул хатанд ингээл хар хэрээнүүд ингээл бужигналдаал те ингээл бөөнөр ингээл гуаглаал те янз янзын дуу хийж чимээ гаргаад ингээд бужигнж явах юм бол эдгээр одоо дандаа залуу хэрээнүүд одоо чуулга хийж гэсэн. Энэ чуулга юу болж байгаа юм бэ гэхээр яг одоо нэг үржлийн нас насндаа нэг 2 наснаас үрж байгаа хөрхөн одоо хэрээнүүдээ одоо заяаны ханаа сонгох гээд ингээд бөөндөө ингээд одоо хурал цуглаанаа хийгээд эндээсээ одоо бас тодорхой шалгарсан хосууд нь одоо ингээд хос болоод цаашаа явдаг. Тэгээ мэдээж хостой болохын тулд одоо эрэхтэй хэрээнүүд нь бас янз янзын агарын хүнд одоо тий акробатуудыг үзүүлж тэр нь юу гэхээр нь бусад одоо охин хэрээнүүдийнхаа тий аазгай хөдөлгөж энэ бол цаашдаа өөр үндсээ хамгаалаад хоолундаа аваад явах хэмжээний техниктэй тий бас чадвартай бэр чадалтай сайхан одоо хэрээ байна гэдэг утгаараа бас крашилж тэгээ хамтдаа бас нэг гэр бүл зохиогоод тэгээ явцдаг. За тэгээ явсан тохиолдолд бол тэгээд нэг бөөгнөрсөн шуунууд руу яваад байхгүй ингээл яг хоёр биенээ дагуулаад уулмууд хад одоо юу гэдэг те тэр одоо тэр байх ёстой газар очоод тохиромжтой газар очоод үүрх юм. За мэдээж шууд ядаар модон дээр үүрх юм, байшин дээр хатан дээр хаа чамаагүй үүрх юм. За хийхдээ нөө аяг гэж ярьдаг одоо тий одоо өвс ч юм одоо жижигхэн бургасуудаар юм хөөрхөн аяган хэлбэртэй үүр хийгээ тэр дотроо бас нэг өндөгөлтлөө тий янз янзын одоо өснөөс амьд тийм өстэй жижиг сажиг юм цуглуулаад тэгээд тэнд бас үүрээ хийдэг.
За ингээд нэгэнд хосоо олцсон хоёр хэрэг бол ерөнхийдөө тэг хүн хөтлөө хамт бол явдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүүхэд байхасаа хамтарч одоо хосоо олоод тэгэл насанд туршдаа тэгээ биеийнхээ төлөө явдаг. За тэгээд нэг нь ямар нэгэн байдлаар хүний галд өгөх юм болов уу гэжлүүлээд ганцаараа амьдрах ч гэдэг юм уу, эсвэл одоо тий өөр сөрөг мөрөг дээр очиод нэгдэх гэх мэтээр ингээд явдаг. Тэр нь хум бол хайрын шуу өнтер гэж байдаг. Яг үүндээ ингээд язгуураар нь углуурдаад өмдийг харах юм бол одоо хар хэрэг бол хайрын бэлэгдэл байхаар хэмжээний бас тийм одоо ёс зүйтэй шудраа үнэнч хичээнгүй ажилсаг шуу байгаа даа. Тэгээ бид нар чинь нөгөө нэг хүний ачаатай анкеттай юм да айгуу дургу наа чи хутлаа наа чи өстой тийм баг тэгжийлээ ингэжийлээ гэсэн юм яриа л одоо хадуураад явдагтай адилхан тий. Манайд одоо бас хүн шуун дээр их анхаарал хандуулаад байдаг. Гэтэл хар хэрэг маань бас өөрхий нэлээ боломжийн шоу гэдэг нь та бүхэн одоо ойлгож байгаа. За ингээд мэдээж хосоо олцсон юм чинь мэдээж нөгөө юу ажиллаа хийн. За тэнгууд чинь нэг ойролцоогоор 5-аас 7 одоо хөрхөн өндөг гарна. За өндгөө ээлжилж энэ хоёр чинь бас нэг манж байгаа те дулаахан байлгаж байгаа бус шуунуудаас хамгаалж байгаа. Тэгээд нэг хөрхөн 5-аас 7 одоо те зулцгаа ингээд өндгөө хаглаа гараад ирэхтэн сайхан хоолно. За ээлжиж одоо ээж аавын өөртөө хоолндгоо бас те тэр хэдий тийж гэх мэтээр нэг 6 сар байсны дараа одоо те анхны нислэгээ одоо жижигхэн зулцхан одоо хэрээнүүд маань хийн. Тэгээ ихийгээ дагаж нэг те жил гараа хамт байж байгаа. Тэгээ нас биегээр ирэхээрээ бас ингээд явцдаг. За тэгээ ойн санамж сайтай шоу учраас өөрийнхөө үр төлөврүүд маа бол аягүй сайн мэдэн тийм учраас одоо цусаар турч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд бол болохгүй. За тэгээд үүрэнд нөр шоу ирээд өндгөлчих юм уу ямар нэг юм болох юм бол одоо тэр өндгөлсөн шоугаар зодоод алаад хитаад байхгүй хөрхий тэгээ өвлдөөгээд өөртөө өөр газар бас нэг өөр мөр бариад ингээд явцдаг бас их хөөрхөн одоо юу хий нийтийж те өгөөмөр тийм шоу байгаад байгаа. Тэгээд энэ хар хэрэг гэдэг шоу бол одоо те ямарваа нэгэн амьтны одоо үлдэгдэл ч юм уу те одоо ингээд жишээлбэл одоо мал төллөөд бослоо гэхэд их хэсмэхэс одоо янз янзын зүйл байх юм бол тэрийг түүж идэн жижигхэн одоо царцаа шавж нохоо одоо гүргэл мөргөл байл идэн за энэ тэнд одоо амьтан өгөхөд өтөж мөтцсөн бойл өтөвтийн сайхан түүгээд идээд ерөнхийдөө нэг махан төрлийн юм бол идчихнэ. За судалгаан дээр бол янз янзын болно. Жишээлбэл одоо юу яа гэв одоо ингээд нэг юм бүс нутаг байлаа гэхэд тентхийг хариуцж байгаа одоо тий зэрлэг амтан одоо тий араатнууд бол хар хэрээний одоо нүүдэл суудал хөдөлгөөн түүний гаргаж байгаа чимээ энэ тэрийг бол нэлээд сайн ажиглаж бас хар хэрээгээр одоо тий чиглэл авч одоо ямар нэгэн хоолундтайгаа золгодог байгаа. Тэгээ хар хэрэг чинь бас нөгөө тот гэдэг амьтантай адилхан бас хүний дуу чимээ тэр ч юм амьтдын дуу чимээг аягүй сайн сурдаг учраас одоо тий жишээлбэл нэг юм тохиолдол бас ингэж байгаа. Нэг үхрийг одоо тий үхсэн байхад хэрээний сүрэг бол явж утсан. За мэдээж ингээд тал талаас нь ингээд зулгаагаад идэхэд бол асар их хэмжээний цаг орохоос учраас зарим хэрээнүүд нь одоо өндөр дээр гараад одоо чоны гаргадаг дуу авайг бол бас гаргасан гэж байна. За тэнгууд одоо сүн хөнгөнсөн чимээ те тэгээд чоны өрөлт ч юм уу гаргангууд одоо чоны сүргүүд тэнд одоо хэрээнүүд дуудлага өгч байна гэж мэдээд ерөөхдөө шууд авчаад ирнэ эрэхтэн яг нэг үхэр байсан гэж байна. За тэр үхрийг тэгээд яагаад тэр чоныг дуудаж авчирч байгаа юм гэхээр үхрийн зузаан арьсыг одоо нэвтлэх үйл ажиллагаанд цаг их орох учраас өөрсдөө амарчилж одоо махны машинуудад дуудчих. За ингээ махны машинууд ирээд тал талаас нь сайхан зуугаад тэгээд сэглээ жижиглээд өгөнгүүд одоо чоны хажуугаар ороод нөгөөнөөс нь одоо өвдөл зовдол мавидна зарим чоннууд нь болохоор бас эндээс нь зулгаагаад одоо жоохон хоол аваачиж тавиад одоо хэрээнүүдийг бас хоолдог юм. Тэгээд хэрэг чи ингээд өөрт хэрэгтэй одоо тэ нөхцөл байдлыг аюулгүй сайн мэдэрн тэрэндээ одоо найруулсан янз янзын тоглолтуудыг бол хийн. Тэгээд жижиг сажиг амьтдыг бас барьж авч шоглож идэж уун тэ үлсэх юм бол ерөнхийдөө ингээд байгаль дээр одоо хэрээг дагаж бараадаж амьдардаг их олон одоо амьтан байдаг. За нэг чадвартай одоо анчин ч гэдэм үү алхдаг уулмуулаар явдаг хүн бол ерөнхийдөө хэрэг бас тэ шоу бас амьтдын хөдөлгөөнөөр бас ерөнхийдөө нөхцөл байдлыг бол тодорхойлно. За хар хэрэг ингээд бүжигнаал байн буу цуугаад ингээд байгаадах юм бол одоо цаг агаар моодох чинь тэ ямар нэг юм болох чинь гэх мэт. Эсвэл хар хэрээнүүд хоорондоо ингээд ойрхон суугаа тэ ингээд тогтвол 80 одоо тэ хоорондоо ярилцчих юм бол ерөнхийдөө бас нэг сайхан
дулаахан тогтун үе ирж байгаа юм байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү ойлголтуудыг бол авдаг байгаа. За тэгээ хар хэрэг гэдэг амтан чи хөөрхий тэгээ дэлхийн хойд туйл одоо тий Антарктик хүртэл байдаг гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Тентгийн амтан чи бүгд цагаан өнгөтэй байхад одоо энэ хэрэг чинь ганцаараа хөөрхий батхаар тэгээ нүдэн хүртэл хар хүүхэн хараа хүртэл хар ингээд нэг гялтгансан дээрээс нь чирнээ дасгаа ицсэн юм шиг ийм одоо тод хар амтан байдаг. Гэтэ яг түүхэнд юу яадаг юм аа 1900 хүртэл одоо энэ Финланд болон хойд одоо Скандинавын орнуудаар бол яг юм цагаан хэрэг байсан гэж яриад байдаг юм байлээ. Тэгээд цагаан хэрэг нь одоо бол устж үгүй болсон гэж үздэг. Гэтэ яг энэ тэмдгийн музей юмнуудад ороод харахад бол ийм алаг маягийн те ийм хэрээнүүд бол байдаг. Ингээд хэлбэр хошуу одоо тэр байгаа байдал нь яг одоо ийм хэмжээтэй. Гэтэ яг ингээ алаг ирээн цонхор болцсон юм байдаг. Тэгэхээр ерөнхийдөө ийм цагаан хэрэг бас дээр үед бол байсан. Одоо тэгээ яг голчлон ийм харангийн хэрэг ингээд явж байгаа. Тэгээд хэрэг маань өөрөө физик шин чанараар ойролцоогоор 700-аас 1 кг те 500 г одоо байх жишээ нь эрэгтэй нь одоо эмэгтэйгээс арай жоохон те биерхүү тэгээд хамтдаа ингээд сайхан олж унтлаад явчихдаг. Нэгийн одоо те гэр бүл зохиотсон бол бас өөрөө элдв одоо те эмэгчин одоо хэрээнүүд рүү бас ингэж халиад байхгүй өөрөөрөө те ингээд урт хамаа хийгээд явдаг юм хамгийн одоо үнэт шоу гэдэг бас англиад байгаа гэдэг юм байна. За тэгээ хэрээний чи үржлийг ярьлаа, өнгийн ярьлаа, түүхэн бус үйл явдлын ярьлаа. За Монгол оронд бол мэдээж тий одоо энэ бэлчээрт байгаа одоо янз янзын одоо сегзэм энтриг бол одоо ингээд нохоо шоу хүртэл дуудаа тий ингээд өөрөө ингээд задлуулаад идэж уугаад явждаг гэж байгаа юм. За мэдээж одоо хэрэг шууны одоо дургу хүрэх юм бол таны зүс царай бүх юмыг мэдж байгаа учраас асар өндөр дээрээс таныг бас харангаа ажиллангаа дагаж болно. Тэгээд өөрийнхөө боломжийг ашиглаад бас байгалийн одоо бусад зэрлэг амьтдыг бас тань руу чиглүүлж таныг бас шоглох эсвэл одоо унтчих чинь толгоон дээр чинь яриад хүү ихийн зовлог бас те нүдэн цох одоо сохлох тийм эрсдэл бас байдаг. Тэгэхээр хар хэрэг мөрөөрөө байж л байвал тэгээ байж л юм тийм байд ингээд мухар сүсгийн одоо боол царайлаа тэрлүү чулууч идэл мод чулуугаар ингээ хөөх юм бол пингин тав өрөхгүй. Хар хэрэг гэдэг бол асар одоо те өндөр хонцонтой тэрийг авч иж бас тайвширдаг дээрээс нь те байгалийн одоо бүх амьтдыг одоо хүсэл зорилго одоо те тэр зүйлийг нэгтгэгчидийг айхтар хэмжээний чиглүүлэгч амьтан учраас та бүхэн бас мөрөөр явж байгаа хар хэрэг зүгээр орчих хэрэгтэй. Цагаан байсан бол одоо хайрын цагаан инхийн цагаан хэрэг мэрэгээд бас баахан пялдагдах байх л та. Тэгэхээр хар өнгөтэй болохоор өөрхий тэгээд ингээ яагаад байдаг. За тэгээ нэг хар хэрэг гэдэг чинь нэг иймэрхүү хөөрхөн одоо те явд судалтай тэгээд хамгийн гой таалагдж байгаа нь юу гэхээр хун хэдий цагаан харийн шувуу хүн бол одоо Монгол зөвхөн ирж одоо те үрдмаа төрүүлчихэд буцаагаад өсвөө томорчингууд нь буцаагаад аваад ингээд явцдаг. Яг тогтсон суурин хаяг адрес байхгүй юм амтэн. Хэрэг чинь бол өөрхий жилийн 4 үлэл одоо танагийн гадаа байж ин тэмдээд ингээд явцдаг. За нэг Монгол маягийн судалгаан дээр байсан гэдэг энэ ном энтрийг би олж уншаагүй. Гэхдээ яг хальт сонсоход бол тэ мал зал төлөлдсөн байхад бас ингээд эзэн дээрээ тоон дээр суугаад дуурайд эзэн бас араас нь хөөцөлдөж очоо тэр дөнгөж төрсөн зулцгаа одоо тэ одоо төлмөлөө бас ингээд хүлээж авдаг эзэндээ тусалдаг ингээд бие биентэйгээ дасцсан бас тийм тохиолдлууд бол байсан гэдэг. Тэгэхээр хэрэг гэдэг шоу бол бас мундаг шоу юм байна гэдэг өнөөдөр миний оруулж байгаа гоё түүхэн та бүхэнд бас чадхатаар ойлгуулсан байх. Тэгээд номын хэлээр юм уу ямар нэгэн тийм академик чиглэлийн хэлээр ярих юм бол үнэхээр сонирхолтой бол. Тийм учраас би энгийн үг хэлгээр маш товчхон те ингээ яриа явахад хүнд одоо нэлээд бас сууж өгөх хаа гэж ойлгож. Тэгэхээр одоо өнөөдрөөс эхлээд та бүхний одоо харах нүд бас те арай өөр бас нэг болж гинэ гэж одоо хэлж болно. Тэгээ цаашдаа би энэ хар хэрээний одоо те найз нөхөд одоо жишээлбэл одоо шаазгаа гэдэг шоу бол өөрөө хэрээний төрлийн амтан байна. Тэгэхээр гих мэтийн олон төрлийн одоо шоунууд байдаг. Тэгээ та бүхэн өөрсдөө ямар шоу сонирхмоор энэ тэр мэрийг бас оруулах хэрэгтэй. Би тэр шонхор шоуны талаар бас оруулсан те. Одоо ингээ хэрэг оруулж магадгүй дараагийнхын илээ тэгээ бүргэдч гэдэг юм ингээд үргэлжлээд явж бас магадгүй. Тэгээд хамгийн гол нь та хэдийн өөрсдийн тэр коммент одоо реакшн гаргаж байгаа тэр
байдал чинь бас одоо дараагийн юм хийх сэтэл болж байна. Тэгэхгүй бол одоо ингээд 1000 хүүзэл таг болчих заасан шууд сонирхдаг юм байна. Ийм үздэг юм байна дээ. Одоо гэмт хэрэг хулгай хүчин танхаагаа сонирхдаг юм байна гэдэг. Тэгээд яах вэ? Би тэр нэг тиймэрхүү сэдвээр яриул одоо надад чадахгүй ч юм байхгүй л дээ. Хамгийн гол нь тэгээд тэрийг сонсоод танд юу үлдэхүүл гэдэг. Тийм учраас ядаглаад хэрээний тухай ийм гоё түүх сонсчвол насан туршдаа танд одоо хэрээний тухай хангалттай хэмжээний мэдлэгтэй болчих гэсэн. Тэгээд тэрийг өөр хүүхдэд хийлээ. Насамаа өөр хүүхдэд одоо тэдний тийм хэрэг гараад хүчин танхаа болоо тэрийг би тэр подкастаас сонссон гэж ярина гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр би за нэг юм хөө эрийг буюу гоё түүхүүд ярина да гэсэн хандлагатай байгаа шүү. За юу яа ингээд энэ хүргээд дуусгая. Тэгээ орж гараад ойрхон байж байгаа. Дараагийн гоё түүхүүд маань араараасаа цувраад угсаад орж ирнэ.